Монгол улсын их хурл өнгөрсөн 7 хоногт бас ямар хууль батлав, ямар асуудлыг хэлэлцэв, ямар үйл явдал болов гэдэг талаар бас иргэд олон нийтэд мэдээлэл хүргэж байх 7 хоногийн тойм тайлан мэдээллийг та бүхэнд хүргэж өгөхөр шийдлээ. Улсын их хурл бол хууль тогтоох дэд байгууллага. Улсын их хурлын гишүүд нийт иргэн улсын эрх ашигыг эрхэмлэж ажиллах ёстой хүмүүс. Энэ үүднээс улсын их хурлаар хэлэлцэж байгаа асуудал бүхэн иргэд олон нийтэд нээлттэй, ил тод аль болох иргэд олон нийтийн оролцоо, хүсэл сонирхлыг хангасан байх учиртай. За өнгөрсөн 7 хоногт улсын их хурл нэлээд өндөр ачаалттай хуралдсан гол асуудлуудаас товч дурдвал улсын их хурлаас өөрчлөлтийг өөрсдөөс эхлэе гэдэг үүднээс улсын их хурлын тухай хууль, улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулиудыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлж шийдвэрлэл, ажилдаа ирдэггүй, асуудлаа шийддэггүй, санал хураалтанд оролцдоггүй, энийг л зэгслээ илүү ажил хэрэгч, ажиллаа хийдэг, асуудлаа цаг хугацаанд шийддэг, санал хураалтанд биечлэн оролцож, дэмжсэн дэмжээгүй саналуудаа өөрсдөө өгдөг байх. Энийг зэгслэх хууль бол сая их хурлын багц хуулиуд байгаа. Жадамбын Батэрдэн нарын 12 гишүүн. За түүн дотор бас миний бие хамтарч санаачилж өргөн барьсан өнгөрсөн 7 хоногт бас энэ асуудлыг хэлэлцэх эсгийн шийдэгдсэн. Энэ хуулиудыг хэлэлцэн баталж парламентын үйл ажиллагаа зохион байгуулалт сайжирснараа улсын их хурлд итгэх ард иргэд итгэл нэмэгдэнэ. За дараагийн асуудал бол олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулах тухай хуулийг улсын их хурлаас хэлэлцэж батллаа. За Пүрэв гарагийн чуулган бас төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн хүрээг дагсан бас дагах хуулиудыг бас хэлэлцэх гээд олон хуулиуд баталсан. Пүрэв гарагийн чуулган боломжсонд 22 цаг хүртэл хуралдсан. Нэлээд бас өндөр ачаалттай хуралдсан, олон асуудал шийдсэн чуулган болж өнгөрсөн. За Баасан гарагийн хуралдаанаар бол 17 хуулийн төслийг хэлэлцсэн. 3 хуулийн төслийг бас эцэслэн баталсан байгаа. Гадаад зээлийн ашигтал түр ашиг нэмэгдүүлэх тухай хуулийг өнөөдөр баталсан. Энэ хуулийг баталснаар дотоодын газрын тосны хэрэглээний 55% орчим хувийг бүрэн хангах газрын тос боловсруулах үйлдвэр, за мөн баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлуудаа саадгүй үргэлжлэх боломж бүрдэж байгаа. Баруун бүс нутгийн эрчим хүч маань бас 70% Оросын холбооноос импортоор өндөр үнэтэй хөдөлж авч байгаа. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулснараа баруун бүс нутгийн эрчим хүчний хараат байдлаас гарч эрчим хүчний тусгаар тогтнолыг баруун бүс нутагт Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц авчрах юм аа. Улсын их хурл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг баталснаар иргэдэд учирдаг хүнд сурталыг багасгасан, үнэлгээ хийх ялгаа заагийг тодорхой болгосон ач холбогдолтой хуулийг их хурл өнөөдөр баталлаа. Цусны донорын тухай анх дахь хуулийн төслийг улсын их хурлаас энэ 7 хоногт эцэслэн баталсан. За энэ хууль батлагснараа юу болох вэ? Цус цуглуулах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаа олон улсын стандарт нэсэн. Донорын эрх, эрүүл мэндийн дэмжлэг ил тод хамгаалагдана. Цусны донор гэдэг бол хүний амь авардаг баатар. Энэ хууль баснаа тэдний цусны доноруудыг дэмжих, амь насны дээсэн дөрөндөрөөгөө иргэдийг амь насыг нь аврах илүү эрхцэн орчин бий болох юм аа. Энэ хуулийн төслийг манай улсын их хурлын гишүүн Чимбүрэн, Ариун Заяа, Алдар Жавхлан, Батсүмбэр нараа санаачилж батлууллаа. Манай улсын их хурлын гишүүн Баясгалан гишүүн манаас ажлыг хэсгэж ажилласан. Хууль санаачилсан гишүүд болон ажлыг ажилласан гишүүдээс баярлалаа. Өнгөрсөн 7 хоногт 8 байнгын ороо нэг дэд төр оролцсон байгаа. За мөн улсын их хурлын даргын хувьд Монгол банкны үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан. Өнөөдөр иргэдийн амьдрал хамгийн том тулгамдсан 2 асуудал байна. Нэгдүгээрт нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт. За хоёрдугаарт нь өндөр хүүтэй зээлийн дарамт. Өнөөдөр бол Монгол улсын арилжааны банкуд, банкны систем бол харьцангуй үзүүлэлтүүд нь сайн байна. Тийм болохоор иргэдийг аль болох бага хүүтэй зээл авдаг байх. Энэ зээлийн хүүг бууруулах асуудал онцгой анхаарал татж байна. Арилжааны банкуд 20 орчим хүүтэй зээл өгдөг. Банк ус санхүүгийн байгууллагууд 30 гаруй хүүтэй зээл өгдөг. Энэ зээлүүдийн хүрэлцээ муудснаас, нийлүүлэлт багасснаас болж үндсэндээ бол иргэд аппликейшны 50 орчим хүүтэй зээл авдаг болчиход. За мөн ипотекийн зээлийн хүртээмж. Ипотекийн зээл ард иргэдийн хүсэл сонирхол нийцсэн хамгийн их эрэлттэй зээл байгаад байна. За үнийн өсөлттэй холбоотой асуудал ирсэн. Инфляцийг хэрхэн яаж бууруулах вэ? Инфляцийг бууруулахын тулд энэ өсөж байгаа хүнсний бүтээгдэхүүн
нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үү? Үүнтэй холбоотойгоор дотоодын хүнсний үйлдвэрлэлүүдийг газар тариалан эрхлэгчдийг хөдөө аж ахуйн салбараар хэрхэн яаж дэмжих үү? Элийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энийг одоо шийдэх асуудалтай бас чиглүүлсэн. Засгийн газартайгаа хамтарч ийм ажлууд хийе. Засгийн газар ийм ажлууд хий, бид нар ийм ажлууд хий. Энийг их хурл батлаад шийдээд өгөөссөн шийдэл танилцуул. Хууль санаачлах 128 субъект байдаг. Монгол Улсын их хурлын 126 гишүүн, ерөнхийлөгч засгийн газар. За энэ одоо ерөнхийлөгч болон засгийн газар хууль санаачлалаас өргөн мэдүүлж байгаа хуулийн төслүүдийг бас их хурл хүлээж авч хэлэлцүүлэхэд оруулдаг. Учир ерөнхий сайд манай байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд самдаг очир нарын одоо өргөн барьсан уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг улсын их хурл хүлээж авлаа. Улсын их хурлын гишүүн Сорон Зун болд нарын санаачилсан газрын тосны хуулиуд одоо нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хүлээж авлаа. За улсын их хурлын гишүүн Болормоо нарын санаачилсан бас санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг хүлээж авсан. Энэ зээл авч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр энэ хууль ач холбогдолтой хууль, энэ хуулийг бас улсын их хурл удахгүй хэлэлцэж эхэлнэ. Бямгарагт өсвөрийн парламентын одоо 25 оны хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцогчдыг ус төрийн ордонд хүлээж авч уулзаж үйл ажиллагаанд нь оролцлоо. За мөн одоо Улаанбаатар марафон гүйлтийн энэ дараах хэмжээнд оролцож эрүүл байх, чөлөө цагаас зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэм маягийг уриалах энэ ажил дээр бас өөрийн биеэр оролцлоо. За энэ 7 хоногт улсын их хурл болон улсын их хурлын даргын хуураас хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тоомыг 7 хоног болгон хөргөж байхаар шийдсэн. Анхны одоос тоймоо та бүхэнд хүргэж байна. Тэгээд алдаа оноо байвал одоо уучлж хүлээж авахыг та бүхнээсээ хүсье.